За үндсэн хуулийн цэцгийн дарга бол өмгөөлүүлэх гэрээтэй болвол тэр хүнээ оруулж ирээ гэсэн юм хэлсэн шүү дээ. Яг ийм юм тохиолдож магадгүй гэд би яг нөгөө өмгөөлөх гэрээнийхээ загварыг явуулаад өөрөө онлайнаар гарын үсэг зургаад тэгээ явуулсан. За энийг та нар тэр бичлэгний булгаагийн артал булгаа нөгөө өмгөөлөгч булган туяа гэж ярьж тийм ээ. Булган туяагийн одоо өмгөөлөгч авах хүсэлтэд хэлсний дараа суугаад дахиад үргэлжлүүлээд нөгөө бичгэн гэрээтэй бол өмгөөлөгч оруулж ирээ гэж хэлсний дараа хойтолд нэг залуу сууж ирсэн. Ган төгс гэдэг. Ган төгс энэ процессын асуудлыг тайлбарлах гад за ингээ өмгөөлөгч танцаа, өмгөөлөгч нь гадаад байна гэх маягаар тайлбарлах гэсэн болоо гэж би бодож байна. Тэгэнгүүт дуугаа үйжээ. Чи тэр хаана ингэж яриа сурцсан та нар тийм замраагүй байдг юм багаз гэж ингээд тас загнаад гишүүнээс асуусан л даа. Булган туяа гишүүний арталд сууж исэн итгэмжлэгчсэн нөлөөлөгч шүү дээ. Ган төгс рүү би явуулахгүй байхгүй өмгөөлөгч биш ээ. Тэрний итгэмжлэгчсэн нөлөөлөгч. Би асуудлаа ган төгс рүү явуулсан байхгүй. Ган төгс зөвлөх юм шиг байна. За тэгээ энийг тайлбарлах гэсэн чинь ингээ болч явчлаа л гэж би бодож байна. Ган төгсөд юу болоод байгааг мэдэхгүй. За эндээс ямар үр дагавар үүсэж байна гэж. Булгаагч өөрөө тэрийг хийж болох юм байна. Тэрийг би мэдэхгүй байна. Би уулзаагүй учраас би өөрийнхөө мэдээллийн өрөөнд ярьж байна. Гол асуудал булгантай мдээгүй ч гэж магадгүй л тийм. Яг тухайн үеэр асуулт байна. Гол асуудал юу вэ гэхээр Монгол улсын аль ч иргэн өмгөөлүүлэх хэрэгтэй. Албан тушаалтай байна уу байхгүй нь өмгөөлүүлэх хэрэгтэй. Сая би өглөө цэцгийн шийдвэр гарлаа штэ. Цэцгийн шийдвэр одоо нөгөө бичгийн хэлбэрээр гарлаа штэ. Тэрний хойтлыг би харсан чинь улсын их хурлын гишүүн Булган туяа эхлээд бол дид дарга гэж өгөөд авсан юм шиг байна. Гомдол мэдээлэл. Сүүлд нь хамгийн муухай үр дагавар нь улсын их хурлын гишүүн Булган туяа үндсэн хууль зөрчижээ гэсэн ийм хэлбэрээр гарсан. Тэгэхээр энэ дагуулгын хувьд бол цаашдаа одоо сая энэ Бүрэг дөрж гишүүн эрцтэй холбоотой нэг маргалаа шүү дээ. Хүмүүс яриад шүү дээ гишүүд. Энийг чи үргэлжлүүлж болох юм уу гүй юу гэдэг. Одоо Бүрэг дөрж гишүүнийг энэ эрц бүрдээгүй хурлаар асуудал хэлцнийг үргэлжлүүлээд явж байгаа чинь үндсэн хууль зөрчилсөн байна гэдэг маягаар хандвал хуралдаан даргалагч хэн байхаас үл шалтгаалan парламентын спикер хуралдаан даргалагч нарт маш аюултай болно. Энэ өөрөө парламентод ёс цаашдаа явхад хүндрэлтэй байдлууд үүсэх байхгүй. Тэгэхээр хүн өөрийгөө тэр дундаа байр сууриа илэрхийлэх шаардлагатай, тэр дунд нь өмгөөллийн үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Монгол улсын үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, өмгөөлөгч гэдэг үгнүүд байгаа зохицуултууд. Цэцийнхэн бол өмгөөлөгч авах юугаар хангасан гэдэг байна шүү дээ. Гэхдээ тэр та нар тийм богино хугацаанд тэгээ бодолтой. Одоо би зүгээр одоо өөрийнхөө төсөөллөөр ярьж байгаа шүү. Хэн нэгэн албанч би зүгээр хувь иргэн өмгөөлөгч өөрөө би чөлөөтэй ярих хэрэгтэй. Ямар нэгэн хүнийг төлөөлөхгүй. Өөрийнхөө би ихтгэл үнэмшлэр юу гэж харж байна вэ гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр энд нөгөө талд нь лүндэн дээр жогс суудсан байгаа байхгүй. Засгийн газар итгэмжлэгчсэн зөвлөлч лүндэн дээр жогс суудсан. Тэгээ лүндэн дээр жогш та нэг хүн мэтгэлцэх гээд байна да. Монгол улс 6,000 хуульчтай. Одоо 7,000 болж байгаа. Энэ дотроос хэдэн өмгөөлөгч байгаад хэдэн өмгөөлөгч биш хүмүүс зүгээр багшлаад явж байгаа үндсэн хуулийн судлаач өмгөөлөгч хийж болохгүй шүү дээ. Хэдэн үндсэн хуулийн энэ эрхцэн онол маргаан техникийг хэн эзэмшсэн юм. Лүндэн дээр жогш ийм зузаан ном бичсэн байхгүй үндсэн хуулийн эрхцэн тэ шинжилгээ ухааны тайлбар. Тэгэхээр тэр хүнтэй чи мэтгэлцэх хүн 3-4 хоногт тэр олдох юм. Магадгүй хин хинээс асуусныг би мэдэхгүй. Ямар ч байсан над руу залгасан би гадаад байж таарсан. Яг урд өдөр нь байж таарсан. Тэгээд хэрвээ миний гаргалгаа юу вэ? Зүгээр би одоо Булган туяад юу гэж зөвлөх вэ? Би уулзаагаа болж байна. Хүний эрхийн үндэсний комисс тандаач ээ. Хүний эрхийн үндэсний комисс тандаа. Энэ хэн нэгэн Булган туяагийн асуудал биш. Энэ Монгол улсын бүх иргэний тухайн асуудал. Хэрвээ шүүхтэр элдв янзаар очичоод бичгээр хийсэн гэрээтэл бол өмгөөлөгч одоо оруулаад ир гэдэг тийм юм хаач байхгүй. Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд хаач байхгүй. Хүн өмгөөлөх хэрэгээ хангуулах боломжтой. За би урчин ирлээ. Энэ чинь энэ хурал чинь уржигдэр болоо байсан. Энэ хурлыг ингэж яаран хийх ямар шалтгаан байсан юм? Ерөнхий сайд за тэгж ярьж байна.
Тэгээд ерөнхий сайд чинь нөгөө дараагийн ерөнхий сайдыг нөгөө бүр эрхийг хэрэгжүүлэх ерөнхий сайдынхаа ажлыг хийж байгаа юу? Хийж байгаа. Чадахтай байлгүй яг уу. Чадахтай тэр чинь угаасаа бүрийн эрхийг үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ гэсэн байгаа байхгүй. Тэгэхэд ерөөсөө тэр талаас нь харахгүйгээр жоохон хүчээр явчлаа. Цэцгийн шийдвэрийг зөв гарсан, буруу гарсан гэд бас нэлээд хэсэг юм ярьж байна. За ерөнхийдөө нэг 3 агуулгаар гарсан юм шиг байна. 3 агуулгаар. Нэгдүгээр асуудлыг би бүр анхаарч сонсоосоо гэж бодож байна. Нэгэнт одоо ингэ сэтгүүлч нар авч ирсэн. Томьёолн томьёолохгүй гэж маргасан уу? Томьёолн тэгж томьёолн, эргээр томьёолн, сөргөөр томьёолн гэдэг тайлбарыг байж байгаа ахын дөө. Байж байгаа. Би тэр мэтгэлцэн дээр нь байгаагүй. Та нар надаас хувь судлаачийн маань хувьд өмгөөлөгчийн маань хувьд байр суурь авч байгаа гэж ойлгож байгаа учраас тэрнтэй холбоотой энэ миний байгаагүй юмыг асуухаар. Гол асуудал юу вэ гэхээр томьёолсон томьёолоогүй гэдгийг үндсэн хуулийн шүүх өнөөдөр уржигдэр жишг болгосон байхгүй. Ингэхэн зөв юм аа гэдгийг томьёол өөрөлдөл жишг гэж байдаг юм. Энэ жишг юу вэ гэхээр үндсэн хуулийн шүүх өөрөө гаргаж байгаа шийдвэр нь Монгол улсын ердийн хуулиас илүү хэм хэмжээтэй хүчин чадалтай акт байхгүй. Зөвхөн энгийнээр хэм хэмжээ байхгүй. Тэгэхээр үндсэн хуулийн цэцвэл жишг гаргадаг. Энэ жишгийг тогтоосноор томьёолдгийн эрэг томьёолох юм байна, сөрөг томьёолдох юм байна гэдгийг Монгол улсад хар үгээр хэлбэл хуульчилж өглөө гэсэн үг. Тэрнээс өмнөх асуудлууд дээр бол нийт 9 юу байгаа шүү дээ, парламент шүү дээ. Нийт 9 парламентод байнгын хорооноос орж ирсэн саналыг томьёол болгоод оруулдаг байсан гэдэг. Мөн үү? Энтэй хинч марахгүй. Одоо сонсож байгаарай. 19 оны өөрчлөлт яриад байгаа. 19 оны өөрчлөлт өөр гэж итгэлтэй ерөөсөө битээр. Яагаад гэвэл би 19 оны өөрчлөлтийг чинь судлаачдын багтанд би өөрөө сууж ирсэн. За. Тэрний бичиг баримтуудыг хараарай та нар. Тэрэн дээр ингэж томьёолн, тэгж томьёолн гэсэн нэг үг үсэг байхгүй. Энийг өнөөдөр үндсэн хууль оригинал прецедент гэдгийг шүүхийн жишгээр тогтоож байгаа байхгүй тайлбарлаж. Одоо үүнээс цааш бол эргээр явах нь байна гэдэг нь тодорхой болсон. За хоёрдугаар асуудал. Эрцийн асуудал ярьж байгаа. Эрцийн асуудал. За энэ эрцийн асуудал зөв байсан 16-ныхаа бүртгээд явах нь 17-ных нь зөв байсан ч юм буруу байсан гэдэг дээр бол би юу гэж бодож байна вэ гэхээр цэц зөв дүгнчлээ гэж бодож байгаа юм. Энэ дээр 17-ны өглөө яагаад яасан? Эрцээ дахиж бүртгээгүй явцсан юм. Энэ дээр бол зөв дүгнсэн. Гэхдээ энд нэг юм байна. Улсын их хурлын тамгын газар мэрэгжил арга зүйн хууль зүйн зөвлөгөөг өгдөг байхгүй юу? Хуралдаан даргалагчид. Хуралдаан даргалагч өөрөө субъектив санаагаараа тэгж өөрөө санаачилж хийсэн үү? Тамгын газраас арга зүйн зөвлөгөө өгөөд эрцийг ингэж болно уу гэсэн гэдгийг цэц наривчлан тогтоох ёстой. Тэгжээж болгон туяагийн зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг хэлцэх ёстой байхгүй. Энэ дээр өмгөөллийн маш том point явж байгаа. Энэ дээр. За 3 дахь асуудал. Улсын их хурлын гишүүд эрцтэй орчоод гарч явсан болвол татгалцсан тооцно гэдэг байгаа шүү дээ 10 дугаар зүйл дээр. Энэ татгалцсан тооцно гэдэг зүйлийг үндсэн хуулийн цэж үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм уу гэдэг нь тодорхойг байхгүй. Ойлгож байна уу? Хэрвээ тэрнийг хүчингүй байна. Энэ үндсэн хуульд нийцээгүй зүйлээр томьёолсон 10 дугаар зүйл байна гэж хүчингүй болгочоод за дараа нь ингээд үүн дээр үндэслээд улсын их хурл буруу шийдвэр гаргасан байна гэж дүгнсэн бол болох байсан. Тэгэхээр энийг бүр наривчлан тогтоох ёстой. За энд одоо сонсож байгаа. Одоо өмгөөлөгч бий байсан бол гэдэг асуудал байна. Намайг ингээд би нэг өөрийнхөө нөгөө нэг юу гэдгийг Facebook дээр нэг пост бичгээр доор нь одоо ингээд янз бүр бичээд байгаа. Одоо чи болоо яасан. Яадаг нүүрс чинь. Юу нүүрс чинь бэ? Би та нарын хүний эрхийг үндсэн хуульч ясыг чинь би та нарт тайлбарлах гээд ядаад яваад ш. Тэгэхээр энэ талаас нь хараач энэ хүмүүсээ. Одоо миний гол point. Улсын их хурл хууль зөрчиж зандан шатрыг огцруулсан байна гэж үндсэн хуулийн цэц дүгнээд энэ дотор нь улсын их хурлын даргалагч буюу дэд дарга булган туяа арга зүйн зөвлөмжийг тамгын газараас өгсөн учраас түүний дагуу явсан байна гэж дүгнсэн болвол
өнөөдрийн энэ сошиал шуугаад байгаа шиг төрийн эсрэг гэмт хэрэг хийчихлээ. Тийм үү? Эднийг шоронд хуйлдсан байна ч гэдэг юм. Ийм яриа гарахгүй байхгүй. Тэгэхээр энэ маш их үр дагавартай учраас энэ хүнд өмгөөлөгчөөр хангах өмгөөлөгчийг 2 хоногийн дараа би ирчээд шүү дээ 2 хоног. Өмгөөлөгч үгээ хэлэх боломжуудыг гаргасан бол цэцгийн шийдвэрийн агуулга манай энэ Монгол улсын парламент ёстой харшилахаар ийм шийдвэр гарахгүй байсан гэдэг л. Өчигдөр үндсэн хуулийн цэцгийнхэн ямар мундаг юм бэ? Яасан гоё ярьдаг юм бэ? Ямар үндэслэлтэй юм бэ гэх юм уу? Ийм юм битүү явсан. Би мэдээж дэмжиж байгаа. Зарим зүйл дээр нь би санал нэг байна. Зарим зүйл дээр шинжлэгдэж байна. Онлын маргаан хийдэг шүүхтэр шинжлэгдэж байна. Гэхдээ дахиад хэлье. Ямар ч суур зарчим үндсэн хууль болвол иргэнэ хүнийг төрөөс хамгаалах гэж оршдог байхгүй да зорилго нь. Тэгэхээр өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй учраас хүний эрхийн үндэсний комисс болгон туяа хандаач ээ. Хүний эрхийн үндэсний комисс энэ цэцгийн шийдвэр зөв байна, буруу байна гэхгүй. Яагаад гэвэл иргэний ба улс төрийн эрхийн пакт гэдэг 1966 оны пакт байгаа. Энэ хүний эрхийн иргэний гол эрх байдаг байхгүй. Тэгэхээр энэ эрхийн пактын дагуу энэ хүнийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй байна гэдэг шийдвэр гаргав. За хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд юу байдаг вэ гэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний өгсөн зөвлөмжийг аливаа албан байгууллага одоо албан тушаалтан түүнийг яах нь хэрэгжүүлэх тэр зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй бол тухайн албан тушаалтыг ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэдээ бүр хуульзан хүчин чадалтай зөвлөмж өгөхгүй тэр. Одоо үндсэн хуулийн цэцэд энэ асуудлыг тавиад шийдэх юм бол үндсэн хуулийн цэцээр ямар боломж байна вэ гэхлээр үндсэн хуулийн цэц шинээр илэрсэн нөхцөл байдлыг гэж гарч байгаа шүү дээ. Яаж үзэх вэ гэдгээс шалтгаалаад дахиад үндсэн хуулийн цэцсийн хуралдааныг шийдэх ёстой. Дахиад нэг юм хэлье. Би одоо нэг юм хэлээд байна. Дүгнэлт гарсан, тогтоол гарсан, хэлэлцэхгүй гэж нэг маргаан яваад байна шүү дээ. Энэ дөр чинь 3 асуудлыг өгсөн байна шүү дээ. 3 асуудлыг өгсөн. Булган туяатай холбогдуулж асуудлууд өгөө. Хоёрдугаарт улсын их хурлын өөрийнх нь үйл ажиллагаатай холбогдуулж 2 объект өгсөн. Түүнийг нэгтгэж нэг шийдснээр энэ маргаан ч гарчаад байгаа. Одоо улсын их хурл хэлцэхгүй. Харамсалтай байна. Үндсэн хуулийн цэц үүнийг нэгтгэж үзнэ гэдэг байр суурьтай гаргасан. За одоо та нар ийм асууна. Энийг хэлцэх юм уу? Улсын их хурл хэлцэх юм уу? Хэлцэхгүй юм уу гэж асууна. Мөн үү? Чи маргашгүй хэвчээ шүү. Яг зөв. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн цэц бол яг ингэж цогтоогдсон учраас энийг яах нь хэлэлцэхгүй. Яагаад гэвэл цэц энэ онцгой бүр эрхийг хэрэгжүүлдэг үндсэн субъект нь учраас энийг дахиж хэлэлцэхгүй. Өөрөө үндсэн хуулийг тайлбарладаг субъект нь багхгүй. Гэхдээ хамгийн гол асуудал юу вэ гэхээр өмгөөлөх хэрэгтэй хүний эрхийг хамгийн түрүүнд тавих ёстой л юм асуудал шүү дээ. Хуулийн хэм хэмжээний тухайд ярьж үзэх юм бол хууль санаачлагч байгууллагын хуулиар зөрчил ажиллах тэр удаагийн нийтээр биш те хэсэгчлийн зөрчлүүд бол их байлаа шүү дээ. Энэ зөв бид нар ер нь хууль тогтоогчд нь өөрсдөө хуулиар зөрчил гэхдээ бид нар ямар хэм хэмжээнд итгэх ёстой вэ? Тэгээ чи өөрийнхөө асуултанд хариулчлаа. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурьтай байна? Би яг чамшиг байр суурьтай. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн цолгон хурлаанд үзээд булган туяа дараа одоо үндсэн хууль зөрчсөн нь идэхгүй явж байна гэдэг дүгнэлт хийцэг их юм хэрэгцээ боломжтой юм. Би энийг арай хотлаа болов гэж бодоод байна. Айтоми хотлаа болов гэж би бодсон. Гэхдээ айтоми хэлсэн үү? Тий хэлсэн. Тэгвэл одоо цолмон дарагч миний багш байхгүй надад хичээл цолмон багш цаашдаа битгий тэгэрээ. Ингэж болохгүй шүү. Өөрөөр хэлбэл хөөрхий мөрхий гэсэн гэл нэг тийм пост яваадсэн шүү дээ. Айтомын пост яваас. Тэгж хэлж болохгүй зөвлөх тасалгаанд ортол хараат бусаар дундыг барьсан байр суурнаас хандах ёстой. Тэгж бол болохгүй. Энэ бол биднэрт байгаа л одоо цэц маань юм л байна гэсэн үг. Нэг юм таны ярианаас ийм лог гараад байна л да. Булган туяа гэдэг хүн өмгөөлөх хэрэгтэй байсан гэдэг зүйл ярьж тий. Тэгэхээр булган туяа гэдэг хүн үндсэн хууль зөрчсөн гэдэг нь бол та хүлээн зөвшөөрж байгаа гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Би шал өөр юм яриад шүү дээ. Хэрвээ өмгөөлөгч орсон болвол улсын их хурлын шийдвэр нь үндсэн хууль зөрчсөн байна гэж гараад булган туяа нь хууль зөрчсөн юм уугүй юу? Эсвэл энэ тамгын газрынхан арга зүйн зөвлөмж өгснийхэн дагуу ажилласан юм уугүй юу гэдгийг л
хамгийн дарга зөв өгсөн үгүй юу гэдгийг хамгийн дарга өөрөө хариулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энд өмгөөлүүлэх хэрэг гэдгийг иргэд та нар одоо хаач очиод хэн та нарыг бариад тийм үү өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулж болно шүү дээ. Энд чинь өөр үндсэн хуулийн зарчим байхгүй юу? Одоо тэр зандан шатар нь байв нь байхгүй юу? Ерөөс огт хамаа байхгүй юу? Энд бид нар өмгөөлүүлэх хэргийн тухай ярьж байна. Тийм учраас хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, өмгөөлөгч гэж яагаад хуралд оролцох хэрэгтэй юм бэ гэдгийг нь ойлгуулж энэ асуудал дээр бас дуурмаар санагдав. Хамгийн түвш хариу тайлбар одоо хүссэн албан Тэрийг би мэдэхгүй байна. Би нөгөө болон туйтай биежилж уулзааг байгаа ч. Тэгээд үндсэн хуулийн цэцэн одоо энгийн иргэний ч биш бүр улсын хурлын дэд даргын үндсэн эрхийг зөрчилжлээ шүү дээ. Одоо тэгээ ер нь яг ямар хуулийн гаргалгаа байгаа. Энэ дээр нь те Хүний эрхийн үндэсний комисс хандаад Хүний эрхийн үндэсний комисс бол мэдээж ойлгомжтой. Монгол улсын үндсэн хууль заасан үндсэн эрх 66 оны иргэний баавстрын эрх. За тэгээ ер нь гол асуудал бол шударгаар шүүлгэх гэж юм байдаг байхгүй. Шударгаар шүүлгэхийн тулд өмгөөлөгч мэрэгжлийн хүн орох ёстой. процессын үед одоо тэгэхээр хэрвээ хуулийн хариуцлага хүлээн гэвэл одоо тусдаа өөр шүүхээр өстой юм шүү. Одоо ингээд энэ хүмүүсийн бичснийг ингээ харахаар чи наад бол төрийн эрх мэдлийг одоо хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг үйлдсэн юм шигээр тий. Тэгэхээр харин тэр наадан цааш нь явуулаач гэд ирүүжүүлэх гэдэг нь шүү дээ одоо. Ингээ ирүүжүүлэх юм бол энэ хэд чи яаж ажиллая гэх. Одоо энэ бүрэн дээрс дарга юу ажиллаа яаж хийх тийм шүү дээ. Ингэж болохгүй байхгүй.